За бид нар өгсөн аа. За энэ зургийг харж байна. Энэ зурган дээр ямар зураг байна, ямар сэтгэл төрж байна хаад нь 30 секунд бодож байгаа. Тэгээд гараа өгч яах. найзаас хамгаалгаар явж штэ тэгээ бид цаа тэгээ заахыг бичдэг. За энэ зураг үнээр муухай харагдаж байна. Энэ хавдаас манаас байгаа шахчуу баг өөрсдөө үгүй болсон тасаа надад. Энэ хогийн хараад миний бодлоо энэ хог таглаагүй болохоор юу өвчиж чаа. За дараагийн хэдэн самбараа ирүүл байх гэдэг зүйл байна. Тийм ээ. Дараагийн хэдэн самбараа за задарсан байна. Сонгороо. Хортлол. За. Огийн машин. цагтахгүй байна. За дараагийн Хүмүүс хариуцлагагүй. Хариуцлагагүй. За сонгороо. За баярлалаа бүгдээ. За баярлалаа. Тэгэхээр та энэ зургийг болоод хог хэлбэрт таар сэтгэлдээ ч авах учраас ингэж ирээ. За дараагийн асуулт. Маш анхаарал татвар дараагийн асуулт нь одоо энэ хогийг яах вэ гэдэг. Энэ хог таанад ямар хор хөнөөл амжирхад сурахад чинь ямар нэгэн хор хөнөөл саад бэрхшээл өсгөж байна уу? За их тийм сандаа. Танайд нь сонсон. Банда. Таwa. найзаа сонсъё. За бод. найзаа сонсъё. За. Альсгүй хэцүү яриад сонсдог санаа нэг гэж ойлгосон. За. Хадаа нэсэн. За.
지금 하는 성은 독재력시 상당히 믿기 전에 잡고. 자, 렌즈가 다시. 지금의 사는 주제. 자. 지금 주제. 자. 일본에. 자, 이 지루지면 지루지네, 지루지면 text인데, 사람이 이렇게 되잖아. 자. 자, 나는 내 책상이야. 밑까지 가봤지. 자. 뭐또 스티치해나. 아까로 확실히 뭐또 스티치해나, 그치, 님은? 자. 자, 수지. 선택하기. 자, 그래서 무슨 또 주간. 자, 그래서 тэгэхээр энэ хол хоёрын зүйл бид ямар их хор нөлттэй юм бэ? Сургахад амьдрахад их саад очруудыг нэрээд төлөвлөж бичдэг нэлээд ойлгож тавьна тийм үү? За тэгэхээр энэ талаар цааш тийм ээ сонслох илүү мэдээлэл авах хүсэл эрмэлзэлтэй байна уу? Баян сүлжээс гаргаж ирсэн. За бүгдээ энэ одоо энэ хог хоёрын маань бидний амьдралд ямар заалтэр гараа ямар хор нөлттэй байдгийг байна тийм ээ? Бидний болоо цааш судалж үзье. Ойр орчинд ямар төрлийн хог хоёрыг байдгийг байна гэхээр судалж үзэх хэрэгтэй байна тийм ээ? За тэгэхээр энэ хичээл маань цаашид мэдээлэл цуглуулах хичээл зэрэгтэй цааш үргэлжлээд явна. Дараагийн хичээлдээ бид нар сургуулийн орчинд ямар төрлийн хог хоёрыг байдгийг байна. Тэрийг судалж үзэн, сургуулийн үйлчлэгчтэй уулзсан, тэр хог хоёрыг яаж шийдэх зөвхөн болох вэ гэдэг талаар судалгаа хичээлүүдийг явуулнаа. Ааснаа. Цаашдаа одоо бүгдээрээ хичээлийг төгсөлтөө өнөөдрийн хичээлээр энэ хог хоёрын талаар судалснаа ямар сэтгэл төрвөө энэ сэтгэлдээ бүгдээрээ бичээд энэ анхны сэтгэл гэсэн самбартай бүгдээрээ хаацгаа. Нэг төслийн шигийн дараагаар ямар хүндрэл хүрвээ гэдгийг тооцож байна. Ааснаа. За. Eskara matulun яваарай. Iki бүмбүрээ. Бич. Гайлуу бичээ барьж. Байташ нараад.
За дараа нь хэлээ. Хамар өсөө уцмацаа гаргаа зүг. За энэ энэ ховноо юуны ховноо итгэв юм бэ? Амар хөө. За тэр доогуур. Тэрнгээр юуны Атэ доо. Тин тохог. Ара байгаль яваач шээ. Хой, скиби дилой. Ком бистер хийчихсэн чи өөртөө юм бэ? Наадад чи юуны хог байна гэдэг. Ёо. За ишиг. Я. Помогите подать. Наш яар. Ага. Энэ юуны хог юм болдог. Тэр юуны хог гэж бодож таашаа бидний доор байж байгаа хог. Дандаа юуны хог вэ? За энэ хогийг яа хийж бодож байна? Энэ хогийг хадаа яа хийж. За хизээ зүйл яа. За анаа бас найзуудаа дуудаж тэгээд бидний зөвлөсөн гэж байна. За айгу том хогноо тавьж. Чи ямар арга хэмжээ авах вэ? Чи юу гэж бодож байна? Яг хогийг цэг гэдэг нь нэг их хогтаа гадаж хогийг цэг Хайдын юу гэж байна? Яаж зэрлэе гэж бодож байна?
За би эдрийн бүх чадварыг нийлүүлгээд суулаад чадахгүй юм чинь тэгвэл хогийн сонгоё. За өөр тэр нэг том хогнуудыг та нарт хийх шүү дээ яамаар. Бүгдээрээ нийлж чаддаг гэж байна. Багтаа бид. Зүгээр айди юу? Манай бидний цэвэр жигөөжгүй тамцад ирэхэд байлгүй тийм ээ. За өөр. Энэ гол нь ингээд Хүүхдүүд өөрсдөө ингээд энэ шан дотор ингээд өөрсдөө хог барьж байгаа тавьчдаг нэг байна шүү. Энэ яаж энэ хогнод бий болдго юм бол? Шүү ямар хэлбэрээр хийх үү энэ хог? Хийсчихдээ хог хийсэж юм. Тэр хог яагаад хийсэж ирдэг? Хогоо хаяад ямар нэг хөнгөнөөтэй байвал ингээд цаашаа тэгээд ингээд чинь хийж байгаа байхгүй юу? Хогийн цэцэр байгаа хогоо яадаг байна бас. Хүмүүс тэрийгээ бас яадаг юм. Хаяхгүй байдаг байна шүү. Хогоо зам хогийн самд хайхтай. Одоо зөөрийн зүйлс маш хэцүү зүйл гадгүй. Өөрсдөө гаргажтэй. Одоо ингэ цагаас цагаар одоо таарч цагтаа бүтэж хичээлээ хийн тийм ээ. Тэгээд нэг хог цагаар гэж зөвлөгээд яаж тийг сандагнаас дээр хоггүй зөвлөх орчин санаа хичээлүүлгээд одоо цагаас цагаар дамжуулахаар яараа сандчаар аль болохоор зөвлөх орчин хичээл хийх гэх ингээд зүтгэж мэдээ байна. За үлэмж. Өглөө 7:00-аас тэгээд нэг цаг хүртэл цэвэрлэгээ хийгээд нэг цагаас 30 минут амраад эргээд цэвэрлэгээ хийгээд орой 9-аас хүртэл цэвэрлэгээ хийндээ. Индра. Энийг цэвэрлэх ямар хог хийх гэдэг вэ? Тэгээд хүүхдүүдээ үдийн цайны илүү хог тэгээд цаас явдаг машин гаргана. Цаас. За сууд. 11 жил ажилласан. 11 жил ажилласан. За мөнгөчин. Цэвэрлэгээ ядарнаа. Зүстэй. За мичтмаа. Тэгээд их зорилготой л явж байгаа шүү дээ. Өндөр сэтгэлтэй хүүхдүүдтэй маш зүг ажилладаг. За Тэмүүлэн. Таны зэмлэний жагт хүүхдэд гарахад тань ямар байдаг вэ? Хэцүү гэсэн. Цэвэрлэг хийж байгаа цэвэрлэг нүгэл гарч ин эргээд нөгөө гэсэн талбайг нэрэж цэвэрлэх болох гэж арч шүү дээ. За одоо хүсэл бодрох. Намон дээр Та одоо байгаа ажлаараа бахархгүй яах вэ? яагаад бахархдгийг мөнгөчин. Мөр гараа аваад ураад ажилласан байж та одоо нөхөр авцаа гэж би ч нөгөө сандал ширээний хандаасан одоо зөндөө уулцсан байж та одоо. За багш нэг асуулт асуучих. За манай үйлчлэгч энэ ажлаараа бахархдаг гэж сая ярьсан. Тэгээд та яагаад бахархдаг юм бэ? Тэрийг хүүхдүүдэд хэлж өгдөө. Одоо олон төрлийн хүүхдүүдийг одоо маш цэвэр орчинд суулгахын тулд та нараараа бахархаж өгдөг тийм. Яагаад гэвэл одоо цэвэр орчинд суулж байгаа манай сургууль чинь ямар сургууль вэ? Эцсийн тэргүүний 33-аас сургууль. Тэгээд маш олон хаягтай шүү дээ. За. Эцсийн тэргүүний 33-аас сургууль. За миний хүүхдүүд одоо ингээд үйлчлэгч чанцлагчтайгаа ярилцаад ямар бодол төрөв чи одоо хойшид ямар санагдав тийм өөрийнхөө бодлыг хуваалцаарай. За бэлгүүтэй. Миний бодлоор би зөвлөх зэгчид ангийнхан зам нийлээд туслана. За Нанди Эрдэнэ хэлээрэй. Миний бодлоор би цаашид хогоо ангид юм уу гадуур зүтгэн хайхгүй хогийн самдаас
За батарейд чи юу гэж бодож байна? Миний бодлоор бид нар бүгдээр хогоо ил татаа газар гэж хайхгүй бүгд хоогийн сондоод мэдээ. За батарейд үү? Миний бодлоор чанцлагчдад тусалж бүргэлж дэмжиж хогоо хогийн савнд таях ёстой. гэж бодож байна уу? За улс болд юу гэж бодож байна? Би Бид нар цанцад үйлчлүүлэгчд үргэлж үнэлж байна. за сайн байна. За үлэмж Бид нар баах жолоо хогоо хогийн савнд хайж чанцлагчдад тусалдаг. за намуун дээр Бид нар дүрмээ баримтлах хэрэгтэй. за тэмүүлэн Цанцлагчдыг юугаа угааж авах нь бид нар гүйж чадахгүй. за тэргэл за шинэ ямар дүрм бодож оловч яа гэж бодов? Хогийн савнд хогоо тогтмол. За хүсэл одрог Цанцлагчдыг шалмаар угааж авах нь баруун байхад дүрмээ баримтлах хэрэгтэй. явж जैन за мөнх өргөл Чанцад ихтэй баярлна. Бас бид нар тусалж дэмжиж хайрлах ёстой. за ганцхан чанцал ихчлээ хүүхдүүдээ энэ сургуульд байгаа бүх үйлчлэгч нарынхаа ажил хөдөлмөрийг яаж яах нь хүндэтгэж яах нэ. За та нар хогийн цавнд хогоо сайн хийгээд хог баг гаргаад байвал одоо тусалж байгаа хэрэг болох нь. Өшөө манай сургууль дээр ямар хогтой адилхан бас нэг ямар юутай хүндрэлтэй асуудал байдаг билээ. За Эндра Хар зурвастай хөтөл. за хар зураасны тухай асуудал байдаг. За энэ хар зураасныхаа тухай дараа хэдүүлээ яри. За ингээд чанцлагчтай баярлалаа. Сайхан сэтгэлийнхаа үгийг хэлэх хүн байна уу? За минь цэцэг. За хүсэл одрог. За үлэмж. Бидний төлөө төлөө баярлалаа тэгээд тавар туслаарай. За бүгдээрээ чанцлагчтай баярснаа илэрхийлээрэ. 3 1 2 3. За баярлалаа. За чанцлагч. За танартай баярлалаа. Танартай ирсэн мэдэн гэсэн баярлалаа. Танаас зөвхөн цэвэр цэнцгэр суудаг би баярлж явдаг. Танаар хатж явдаг. Баярлалаа. За баярлалаа. За дахиад нэг алгадчихжээ. За баярлалаа. За ямар мундаг хүүхдүүд вэ? За хүүхдүүд юу яасан? Гурван бидэнд хамраа чулуу танилцсан шүү дээ. Тэр хогнуудын хаана хамгийн хог байсан? Тэр хог хаанаас гарсан юм бол? Гарч байгаа яа хэлдэг. Та гэрэж яасан юм бэ? Сургуулийн хашааны хаана? Яг улаан хастай. Айхгүй. Тэгвэл За Яг хаалаа гараад яг тэр нэг уран газар хийчихсэн. Тэр амар их хог байсан. хог байсан. За өөр хаалт болсон. манайс бүгдээс гараад явж байгаа ингээд гадны хүмүүсийн араа нэр. Асуух гараад гараад хийжтэй. Тэрний урд тань баг хог байсан. За Сургууль хийгээд асааныг хог байсан юм. Манай сургууль ажил хийдэг. Тэрний хасааны ажил хог байсан. ямар хог байсан? TV's чаас, скрин чаас. Өөр ямар хог вэ? Манай сургуулийн баруун талын хашаан байсан хог байсан. За тэр байцгаа хог юу хаанаас гарсан? Хин хайсан бол? Хүмүүс биднээс тэгээд засвар хийгээд тассан болов гэж би бодчих. Илдүүд хог байна. За таны хасан хог нь хаанаас гарсан? Хин хайсан гэж бодож байна. За суу. Хүмүүс бас биднээс за минь цэцэг. тэр байцгаа хинээс тассан байх хүмүүсээс гарсан. Хүмүүс биднээс заавал хийх үү? За хин анууч миний батлаа байсан хог биднээс гарсан.
манай хайсан байх юм бол хин хайсан байх юм бол. За барилгын ажил хийж байгаа хийжсэн ажилчид байх юм. Энийг илүү гарсан хогийн цэнтэр хаяагүй сургуулийн урлагийн бол хайсан байсан тийм үү? За өөр ямар хог байсан бэ? За юу хэлэх Энд нэг шинэ ажил маштай зүгт. Ингээд нэг ардлын хашаараар яваад нэг цэцгийн хашаар дэрэнгээр энд цаас хэлсэн. За тэгвэл энэ хог хаягийг ямар юм бэ? Яа гэж бодож байна? Энэ оны тэмдэг машин хогны сургуулийн хашааны яваад энэ хогнод байсан шүү дээ тийм үү? Тэр одоо зөвхөн манай хүүхдүүд байсан хог юм болоо энэ тэндээс хийсээд ирсэн хог юм болоо ini lagi ya kok, kamu sedih. Kamu sekarang kita mau sama kita, ini karena kita itu jadi apa? Jadi ini sama cocok. Ah? Kamu. 자, 세우지 그때 뭐지 뭐. 자, 그래서 신이 다른 게 가서 뭐. 자, 따라가서 자, 그것은 이두대는 янзрын энэ тойронд байгаа хог шүү дээ. Энэ хогноос салгаанууд хог хайггүй байхад бол яа гэж бодож байна. За энэ тухай хоёртой дараагийн хичээлээр энэ бүгдээрээ хүүхдүүд бид нэр яг өөрсдөө за манай ангийнхаа нэг өрөө гаргасан байгаа шүү дээ хог үзэж явж байгаа. Ямар өрөө гаргалаа? Как ни казара ни никуда. За, оно так интересно. За, ну. За, цэвэр орчин дараагийн хичээлдээ цэвэр орчин чамаас эхлэн надаас эхлэн гэж байгаа шүү дээ. Чи яа юу хийж чадах вэ гэж бодож байгаа шүү. За. Дуусгаараа хурдан дөнгөж эхэлж байгаа юм уу? За, танаа баг юуны тухай зурж байгаа яриарай. Хаваа чиглэж байгаа тухайд над тэрэн болоо хийж байгаа. За танаа багийнхаа юуны тухай зурна гэсэн. Бид одоо дандаа хог агаалсан тийм аваад чимэнд хийж байгаа эсвэл нэг хогисоо байхгүй чимэнд хийж хогисоо хийж байгаа. Тийм зураг зурах гэж байгаа юм. Тийм юмыг бид чаднаа эндээс авах. Болно шүү дээ. Та нар өөрсдөө ямар санаа байна? За хүүхдүүдээ цаг бага байна шүү. Одоо 3 минут шүү. За төсөл ажлынхаа хичээлээр 3 ангийнхан юу хийж байгааг үзүүлье.
За танаа ширээнийхэн яг юу хийж гэн? Юугаар юу хийж гэн? Фэйсбүүкс өдний цайныхан хаягдлаар зоосны сав хийсэн бас үзэгний сав. Энэ сав хийсэн зоосны сав одоо хогийн сав хийж байна. За хогийн савыг харъя. За энэ хогийн сав нь ямар учиртай? Ямар зорилготой? Яаж хийх юм хогоо? Хогийн сав ингээд дотор нь хогоо ингээд тэгээд одоо илүү басан хогоо Энэ ширээн дээрээ тавиад хичээллээ. Харандаа үзүүлсэн хог энтрээ хийж байгаа юм уу? Ширээн дээр тавьж явах хогийн сав юм уу? За танаа ширээнийхэн юу хийгээд? За. Содда. манай сэрэн саруулаар жаац хийж байгаа. Жаац хийж байгаа юм уу? За. Жаацыг яаж хийж байгаа зайлуу харъя. Саруулаар Хэлхээ. зөр хэлхийж. Тэг ямар өчтэй болгоо надаас тайлбар л та. Ингээд Ингээд шахах юм уу? ингэж байгаа дөндөрийн зургаар Тэгээд нөгөө хулсан самбар шиг болох юм байна. За. За энд танаа ширээнийхэн юу хийж байна? За намын чин сурагч. биднээс даан хийж байгаа. За дамаа яаж хийж байгаа? Дамаа ингээд хогийнхоо савыг яаж байгаа? Яролын аваад арталт нь хар цааснаа агаад даамныхаа хөлгийг яаж хийх? Ширээн дээрээ хийх юм уу? Хөлгөө дараа нь хийх юм уу? За даам хийж байгаа. За танаа ширээнийх нь хараа юу? Ширээнийхэн болохоор За. энэ хог нь энэ насаас ингээд хичээл хийх хацад манай биднэрт хог гадаг л та нөгөө ноор цаас гэж. Тэгэхээр хогийн сав гэх тийм заваа мэдхгүй. Надад чимэглэлтэй байвал хүмүүс гоё зөвхөн юм ба харагдана. Хогнуудаа ингээд ийшээ хийх болохоор. За. Хогийн сав болохоор бид нөгөө үдийн цайныхаа хогоо хийдэг. Тэгээд энэ Үдийн цайныхаа нөгөө чацрагны шүүсний саваар хийсэн юм уу, тийм ээ? тэгээд бид нэр чимэглэл хийгээд бас дээрээс нь энэ ялгаар юмнууд ялгаар хоорондоо наалтгүй болохоор бид нэр голоор нь цаас заагаад За. тэгээд энэ наагаад энэ хогийн сав болсон. За та ингээ хоёр хогийн сав хийж байгаа юм. За. За танаа ширээнийхэн юу хийж байгаа? Энэ хийсэн тэр тоглоом болохоор цаг гараараа явдаг тоглоом байсан. За. Энэ тоглоом болохоор энэ болохоор ингэж шидэж авах. Зайлуу харъя. Хаягдлаа ашигласан юм уу? Үдийн цайны хэлээс хог гарахгүй аялаа. За ингэж хийдэг тоглоом байсан. За чиний тоглоом яа? Зайлуу харъя. Өөр юу байсан? Энэ болохоор юм жижиг андаа өдөрсөний хогоос авсан. Юуны сав гинэ? Андаа өдөрсөд араас хогоос авсан.